За аливаа баяр наадмын үйл ажиллагаанд амралтгүйгээр ажилладаг албан байгууллага нэг бол цагдаагийн байгууллага үлээ. Өнгөрч баярын өдрүүдэд мөн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн байна. 2015 оны 12 сарын 31-ээс 2016 оны 1-р сарын 3-ны өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагт 245 гэмтэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 118 гэмтэргийн шинжтэй үйлдэлийн эзэн холбогдсон олдохтон хэрэг бүрт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Өнгөрөх амралтын өдрүүдэд хулгайлах төрлийн 133, танхаарах төрлийн 22, тээврийн эзлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журамж зөрчиг гэмтэрэг 31 бүртгэгдсэнийг холбогдох нэгжээр шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Харьцангуй өнгөрсөн жилийг бодох юм бол бас тайван болж өнгөрлөө баяр наадмын ажиллагаа. Энэ үеэр бол цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт цагдаагийн байгууллагын албаагч албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ хугацаанд ажиллахад бол эргүүлийн чиглэл хүний тоог нэмэгдүүлсэн хэлбэрээр ажиллаж гудам талбайд үйлдэгдэн гарах гэмтэргийг тасан зогсоох урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан. За өнгөрч баярын өдрүүдэд үйлдэгдсэн гэмтэргүүдээс иргэдээс сэрэмжлүүлэх хөрхүүднээс зарим нэгийг нь онцсон юм а. Хаан улдургийн 10 дугаар хороонд хотглоосон хүн байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа хийхэд тус хороонд оршин суух 35 нэгэн настай Э гэгчийг мөн хороонд оршин суух 42 настай Г гэгч нь Аристотур хундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ мясны зүйлээр биедний хүнд гэмтэл өчрөөс эргийг хаан улдургдэл цагдаагийн 2 дугаар хэлсэн эрүүг үсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Мөн Аристотур хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр орноос эзүүлээ алдсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулалт ирсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийхэд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 35 настай Б гэгч нь Аристотур хундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних О гэгч эмэгтэйтэй хамт архи хууж тухайн О гэгч эмэгтэй нь гэрээс нь 42 инчийн зурагт гар утас зэрэг эзүүлсийг нь хулгай хийж авч явсан эргийг Баянгол дүүрэгдэх цагдаагийн 1-р хэлс илрүүлэн хэрэг бүрт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явагдаж байна. За энэ мэтэр аливаа зохион байгуулагдж байгаа арга хэмжээнд хамгаалалт хариуцсан оролцохын зэрэгцээ хүнд хэцүү нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэн ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтан алба хаагчдын ар гэр болоод төрөл төрөсдөд нь шинэ оны мэндийг шөнийн толгийн зүгээс хүргье.